Бид нар чи өнөөдөр 100 мянгаар барилга дээр ажиллаж хэрхэн олдохгүй байгаа шүү дээ. Ажиллах хүчин. Тэр яг энэ одоо Улаанбаатар хотын жишээ нь одоо энэ та түрүү хэлдээс 6 сард ийм төслүүд эхлэж байна гэд энийг одоо их хаанаас ямар ажиллах хүчээр оруулж ирэх юм бэ? Тэгсэн мөртлөөсөө бид нар чинь гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэг дургүй байдсан шүү дээ бас. Гадаад дотоодгүй л одоо оролцож чинь төслийн ардгаар. Тэрнээс ш одоо 10,063 айлын орон сууц 113 блок барилга дээр нэмэх нь инженерийн шуумшүүлжээ. За хөдөлთა үйлчлэгийн төв бараг 30-40-од бас блокуд байж байгаа. Тэр чинь яг задлах юм бол. Тэгээд тэднийг бүгдийг нь одоо жишээ нь дотоодын нөөцөөр бол хангах боломжгүй. Энэ өдрийн мэд төргийн үзэгчтэй Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхэлж байгаа 24 мегацлийн талаар бид мэдээлэл өгөхөөр подкастууд бэлдэж байгаа. Тэгээ энэ удаад шинэ зочин студид маань хүрэлцэн ирсэн байна. За нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Монгол Улсын зөвлөх инженер Мөнхбаатар хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн өдөр гэдэг. За баярлалаа. Аль ажлууд дээр яг эхлэх гэж байна энэ онд. Одоо энэ 6 дугаар сар жишээлбэл хоёул эндээс ярилцлага эхлэе. 24 мега төсөл маань ер нь бол баг зэрэг шавгараас бүгд гарч байгаа гэж хэлж болно. Тий. Ер нь бол энэ 24 мега төсөл гэдэг өөрөө нэршил маань маш олон одоо жижиг асуудлуудыг бид нар шийдэг үгээс үндсэндээ энэ 24 том асуудал үүсчээл гэж одоо тодорхой товчхонд харж болно. Тэгээд зарим нэг одоо төслүүд нь бол жишээлбэл MLT Eco Park бол LED эхэлсэн 2012 оноос бол хаш ингэ явсан төсөл яаж байгаа гэх мэтэр те лагштах үйлдвэрч гэсэн бас яригдчихсэн тоол явсан сан ч гэсэн яригдчихсэн төсөл байхгүй. За яг ажил эхэлж байгаа төслүүдийн тухайд бол энэ жил бид нар бол одоо бол дүүжин тээвэр төсөл маань эхэлсэн явж байна. Барилга угсралтай ажил бас 8% явж байгаа. Тийм. Тэгээ бид нар сая бас нэг тоолын хөндөд агавах одоо шон суруудын ажлыг үер усны аяллаас өмнө ч тийм. Тэгээ усны түвшний нэмэгдэхээс өмнө хийгээд авчлаа. Тийм. За сэлб дэд түм маань одоо шаваад явах гэж байна. За тоолын хордны зам маань одоо энэ 7 хоногт цонх шалгуулалтын эцсийн үр дүн гарах бах. Тэгэхээр ер нь 6 сарда багтааж бас эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Тийм. За ТЭЦ 5 маань бас өчигдөрхөн уржигдэрхэн иргэдийн төлөвшөлт хорлоор ороод төр үеийн түншлэлээр хэрэгжүүлээ гэдэг байдлаар ингээд чиглэл гарсан. За тэгээд тэр даруйдаа бас төр үеийн түншлэлийн уралдаан сонгон шалгуулалтыг зарлчлаа. Бас одоо энэ 6-7 сарда багтааж ажил эхлэх төлөвлөгөөтэй ийм ажиллаж байгаа. За ер нь бол 2025 онд бол бид нар бас метрог эхлүүлчихье гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Трамвайг эхлүүлчихье гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Тэгээд эдгээр ярьж байгаа төслүүд маань ерөнхийдөө бүгдээрээ санхүүжилт бол ерөнхийдөө шийдэгдсэн болон шийдэгдэх шатандаа явж байгаа учраас бол гордлого байна. За та бол өөрөө нөгөө төслийн удирдлагын албаны дарга гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дотроо ингээ алба байна уу? Одоо хурдны замынхан тэр метроныхан гэдэг ингээ дотроо юм албатай энэ дээр нь мэрэгжлийн хүмүүс байна гэж ойлгоод байна зүг үү? Энэ талаараа та яг ингээ хоёулаа нэг ойлголт өгье. Нэгдсэн төслийн удирдлагын газар одоо сая шинжилгээ зохион байгуулагдаад ер нь бол яг нэг одоогоор нэг 115 хүнтэй ажиллаж байна. За дотроо бол 5 албатай үндсэн албатай. Захиргаа удирдлага, санхүү хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, за мэдээлэл холбоо, мэдээлэл сурчилгаа, за судалгаа хөгжүүлэлт гэсэн ийм албатай ажиллаж байгаа. Одоо манай төслийн бас хариуцж байгаа шууд хариуцж байгаа төслүүд гэж байгаа. За метро, трамвай, нөхөн гарц, за шинэ 1-р тойрог, шинэ 2-р тойрог, тоолын ордны зам, за тэгээд одоо дүүжин тээвэр тий гэх мэтэрийн төслүүд ингээ хариуцж байгаа. Тэд нар маань өөрөө бас тус туслын нэгжтэй ингээ ажиллаж байна. За тэгээд яг хүний нөөц юуны чадхын хувьд бол ерөнхийдөө бас одоо нэг 60% нь одоо энэ ширтэг нэг ажилтан байна. Ер нь бол яг энэ 24 мега төсөл чинь нөгөө талдаа дандаа гадныг өсгөгч нар байж байгаа. Жишээлбэл одоо метро бол одоо жишээ Солонгос компани одоо зөвлөхөр ажиллаж байна тий. За манай шинэ тойрог шинэ 2 дээр болоо зэрэг одоо энэ хятадын бас урдаа ярддаг том компаниудын зөвлөх хөтөлбөр орж ирсэн байж байгаа. За дүүжин тээвэр нөгөө талд нь Франц компани байж байна. Гэх мэтэр за дулаан цэглээс 5 бол одоо бид нар бас японочтой ч ярьж байна, хятадтай ч ярьж байна тий. Одоо цаад бас цаалдаа ямар технологи ямар ус орж ирэх нь бас сонирн байна тий. Нөгөө талд нь байгаа нөхдүүд болохоор зэрэг яаж юм гэхээр зэрэг олон улсын эзлэгийн менежментээр ажил хийдэг тий. Алидийн одоо чинь маш олон жил ингээд үйл ажиллагаа явуулсан фидикэр гэрээгээ байгуулдаг ч гэдэг фидикийн үндсэн сурчмаар гэрээгээ байгуулдаг ч гэдэг юм уу тий. Тэгээ ядчил одоо жишээ нь АСО ингээд бүр нэвтэрсэн байгууллагууд олон улстай хаанлуул хаана альж улсад ажил хийхээр тийм төвшний хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талдаа бид нар ч бас одоо захиалагчийн хувьд одоо яг энэ чиглэлээр заашгүй ажиллах нэг том ажил гарч ирсэн.
Тэр нь бол одоо бид нар нэгдсэн төслийн удирдлагын газар буюу одоо ер нь олон улсын нийслэл PMO office гэдэг байна тий. Integrated одоо project management office гэдэг. Тэгэхээр энэ төслийг бас одоо байгуулах гэж одоо оролдож байна тий. Одоогийн байдлаар бид нар бас одоо ер нь бол олон улсын төслийн хэд хэдэн одоо менежментийн зарчмууд биелдэг. Тэгээ PMBOK, Prince одоо юу гэдэг ажил менежмент гэх юм тий. За бид нар бол PMBOK-ыг сонгосон. Яагаад гэвэл манайд бас PMI-гийн салбар нь байж байгаа тий. Тэгэхээр эдгээртээ бас санамжч байгуулад одоо PMO office болох чиглэлээр ингээд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төслүүдээ бид нар гадныхантай тий шууд харилцах боломжтойгоор тий боловсон хүчин чадхуудад одоо бэлдэж байгаа гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл тэдний хэлээр, тэдний дүрмээр, тэдний одоо олон улсын тэдний гэдэг нь олон улсын зарчмаар нь тоглодог. Олон улсын зарчмаар нь гэрээгээ байгуулдаг. Олон улсын зарчмаар нь бид нар чанараа нэгтгэдэг, өртгөө нэгтгэдэг тий олон улсын чанар нь үр ашгаа нэгтгэдэг ийм одоо байдлаар одоо хүний нөөцөө чадахжуулах чиглэлээр ажиллаж байгаа тий. Тэгэхээр бас энтэй зэрэгцүүлээд бас ISO нэвтрүүлэх ажил байна тий. За ер нь бол төслийг бол одоо юу гэдэг нэг Иргэн Мөнхбаатарч гэдэг юм уу Иргэн Доржоо одоо ингээл хүү хаа гэж хөдөлгөөд идэг цаг үе бол өнгөрсөн. Төслийг бол одоо тийм нарийн схемээр процессор хөгжүүлнэ, явуулна. Тэхийн тулд бид нар бас програм хангамжууд одоо бас хэрэгтэй тий. Тэгэхээр энэ чиглэлийн бас програм хангамжийг хөгжүүлэх, тэн дээр бас төслүүдээ цааш нь одоо явуулах гэдэг юм уу энэ чиглэлийн ажлууд бол бас дараалал хийгдэж байгаа шүү. 24 мега төслөөс за яг одоо бол та түрүү ихэнд хэлчлээ дүүжин тээврийн ажил эхэлсэн байна. За бусд нь бол цаасан дээр тендер зарлах одоо сонгон шалгуулалтаа зарлах ажлуудаа явж. Энэ 24-өөс одоогийн байдлаар хэдэн яг тэзүү нэгдсэн байгаа юм бэ? Мэдээж хамгийн чухал юм бол техник эдгийн засгийн үндэслэл буюу тэзүү зураг төсөл шүү дээ. Хэдэн хийгдсэн ингээд одоо гараас гараад явж байгаа бай. Энэ талын мэдээллийг нэг товчгоо өгчүүл. За одоогийн байдлаар бол 9 төсөл бол яг техник эдийн засгийн үндэслэл ер нь хийгдсэн байдалтай байж байгаа. За зарим техник эдийн засгийн үндэслэлүүдийг бол бас шинжлэх шаардлагатай яагаад гэвэл технологи өөрчлөгдөж байна те цаг үе өөрчлөгдөж байна. Тийм учраас сая бид нар ч бас метрон тэзүүг бол шинжилсэн шүү дээ. Тий 10 жилийн өмнө хийгдсэн одоо тэзүүг бол шинжилж хийсэн. Тэгэхээр энэ маягаар одоо шинжлэх шаардлагатай байж байгаа. За ер нь бол яг мега төслийг хэрэгжүүлэхэд гол асуудлууд бол яа харахгүй техник эдийн засгийн үндэслэл те. Өөрөөр хэлбэл төсөл амьдрах уу амьдрахгүй үр ашигтай үр ашиггүй юу. За санхүүгээр ашиг юм бол нийгэм ашигтай юм. За нийгмийн ашиг юм бол яд санхүүгээр ашиг юм гэдэг нь тодорхойлдог гол баримтчиг тэзүүлтэй. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол техник эдийн засгийн үндэслэлээр үлдсэн нь бол техник эдийн засгийн үндэслэл боловсруулах буюу боловсруулж эхлэх шатандаа явж байна. Тэгээ 25 онд бол бид нэр бүгдийг нь бол нэг 90% техник эдийн засгийн үндэслэлтэй болгох зорилттой байж ажиллаж байгаа. Ер нь энэ төслүүдийг ингээд төслийн нэгж байгуулад ингээд хаяадах юм уу те эсвэл ингээд ажил нь явахгүй бол одоо татан болгоод ах юм уу ч гэх юм те ийм асуудал бий. Энэ төслүүдийг ямар нэгэн байдлаар ингээд төслийн нэгжгүй бол төслийн нэгжтэй олгоод те хариуцах эзэнтэй олгоод эсвэл шууд удирдлаганд аваач юм ийм зохион байгуулалтанд ороод явах нь одоо энэ ганцхан одоо жишээ нь манад энэсийн санаачлал гараад байгаа юм шиг энэ ерөөсөө олон улс тэгж явдаг тий нэг болоо нэгээс дээш төсөлтөд бол төслийн удирдлагын газар заавал байгуулдаг байхгүй. Тэгээ тэр төслийн удирдлагын газраар ерөнхийдөө одоо төслийн уялдаа холбоо зорилт үр ашгаа хянах ч гэдэг юм ийм байдлуудаар одоо хүний нөөцөө зохицуулах тий нөөцийн удирдлага хангах ч гэдэг юм уу энэ одоо жишгүүдээр л явж байгаа. Тэгэхээр энэ бол би бол хувьдаа бол зөв гэж харж байгаа. Бид нар чи өнөөдөр 100 мянгаар барилга дээр ажиллаж хэрхэн олдохгүй байгаа шүү дээ. Ажиллах хүчин. Тэр яг энэ одоо Улаанбаатар хотын жишээ нь одоо энэ та түрүү хэлдээс 6 сард ийм төслүүд эхлэх гэж байна гэд. Энийг одоо их хаанаас ямар ажиллах хүчээр оруулж ирэх юм бэ? Тэгсэн мөртлөөсөө бид нар чинь гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэг дургүй байдэн шүү дээ бас. Гэхдээ бид нар одоо өмнө мега төслөө зөндөл хэрэгжүүлж ирсэн. Одоо ойлгоход бид нар хэрэгжүүллээ тий. Одоо энэ орон сууцны төслүүд чинь бас л одоо энэ зарим одоо жишээ нь орон сууцны оролцсон 30-40 блоктой барилгууд байна шүү дээ тий. Тэгвэл сэлбчин бол 113 блоктой барилга ч гэдэг юм тий. Одоо хоёр орон сууцны хорооллыг л барихад 1 мега төсөл шүү дээ. Бид нар энийг өмнө хэрэгжүүлж байгааг хэрэгжүүлж ирсэн. Зүгээр л бид нар мега төсөл гэдэг оноос нэрээр өгдгүүлсэн байхгүй. За ажил хүчний тухайд бол яг төслүүдийн хэмжээнд бол нэг 3-5 мянган ажил хүч шаардлагатай гэж гарсан. Тийм мэдээж эндээс бол одоо дотоодын ажил хүчийг бол тултал ашиглана. Тийм. За гадаадын ажил хүчийг тултал ашиглана. Ийм байдлаар явна. Тэгээ зохион байгуулах боломжтой.
Тий. Одоо энэ чинь танаа нөгөө энэ төслийн удирдлагын газар чинь одоо гол зохион байгуулалт хийн үсттэй. За ер нь бол манай энэ төслийн удирдлагын газрын одоо 5 үндсэн чиглэл байгаа. За. Төслийн аргачлал одоо жишээ нь загвар баримт материал одоо юу гэдэг нь олон улсын шиг нэвтрүүлэх нэг асуудал байна тий. За тэгээд одоо гүйцэтгэлийг хянах байна, чанарыг хяна тий, өртгийг хяна, хугацааг хяна. За тэгээд одоо нөөцийн удирдлагыг хянаач гэдэг юм тий. За 3 дахь асуудал нь бол нөөцийн удирдлага гэж тий. Хүний нөөцийг хяна тий. За тоног төхөөрөмж одоо юу гэдэг энэ төсөл хэрэгжих шаардлагатай бүх одоо машин механизм ч гэдэг юм уу. Энэ рүү ч гэсэн бид нар бас зохион байгуулалт хийх боломжтой. За сургалт чадварчуулах ажил байж байгаа. Тэрний нэг гол ажил нь бас энэ нөөцийн удирдлагын асуудал байна. Тэгэхээр нөөцийн удирдлагын тухайд бол яг түрүү хэлсэн нөгөө 3-5 мянган ажил хүч шаардлагатай. Гэхдээ энэ маань нэг дор шаардлагагүй. Өөрөөр хэлбэл оноор орж ирнэ. Жишээлбэл энэ жил одоо жишээ нэг 4-5 төсөл хэрэгжлээ гэж бодоход эхний нэг 1000 одоо ажилчин ч гэдэг юм уу тий. Өөрөөр хэлбэл одоо байгаа зах зээл дээр явагдаж байгаа ажил хүчин дээр нэмэх нь 1000 гэж харж болно тий. Энэ дээр бол мэдээж дотоодын ажил хүчний нөөц олцоо бол хүрэхгүй. Тэгэхээр гадаадын ажил хүчийг бол авч л таарна. Тэгэхээр ийм байдлаар ингээд зохион байгуулалтаа явна шүү гэж хэлэхээр байна. Төслүүдээс хамгийн бий бол богино хугацаанд явчих төсөл нь бол тэр сэлб дэд төв юм гэдэг байгаа тий. Ягаад гэвэл орон сууцны одоо тэр чинь өнгөрсөн намар маш том газар ингээд чөлөөсөн шүү дээ. Одоо барилгын ажил нь ингээд энэ 6 сар ихэнхэд баг эхлэнэ гэдэг ахшгүй өнөө маргааш эхлэнэ гэдэг. Тэр яг манайхан бол орон сууцыг бол их хурдан барьдаг болсон шүү дээ. Нийтдээ 4000 айл бол эхнийг ээлжин тэр чинь тийм ээ. Тэгээ хоёул одоо шууд эхнийхээ төсөл төр сэлб дэд төв рүү ороод ярих гэж бодчих. Тэрийг ер нь яаж барих төр барих юм уу? Нэг бол барилгын компаниуд одоо сонгуульч шалгаруулалт зараад оруулчихж байгаа юм уу? Тэр газар руугаа яаж барих гэж байгаа юм бэ ер нь? Ер нь бол Улаанбаатар хот нэг 14 хоттой болно гэж байгаа. Тэ сэлб дэд төв, Баян-Ушуу дэд төв тэ дэд төвүүд гэж нэрлэдэг байгаа. За сэлб дэд төв гэж нэрлэж байгаа боловч энэ чинь худалдаа үйлчлэгээ, орон сууц, сургууль цэцэрлэг, нийтийн үйлчлэгээ гэл ингээд бүх зүйлтэйгээ цогцоор төлөвлөгдсөн. Бид нар одоо жишээ нь нэг юу гэдэг хорооллын блок орон сууц барих гайгүй. Бид нар одоо жишээ нь нэг Баян Монгол хороолч гэдэг юм уу те Хүнээ хороолч гэдэг юм уу барих гайгүй. Бид нар хот барих гэж байгаа. Хот барих гэж байгаа. За нэгдүгээр бас энэ дээр бас фокуслах хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол нөгөө бид нар нийт 39 багц тоож байгаа. 39 багцад. За эндээс бол эхний 4 багц нь орон сууцны хорооллууд байж байгаа. За сая бол багцныг 2 зарлагдаад ерөнхийдөө яг гадаадын ажил хүчийг компани сонгогдоод ингээд гадаадын компаниуд орж ирээд одоо шаваа тавих хэсэл явуулж байна. За 3 4 дээр бол одоо бас тендер зарлагдсан яваа тий. За энэ дээр бол бид нар бас дотоодын одоо аж ахуйн нөхцөлийг оролцуулах боломжоор хангая гэсэн чиглэлээр одоо яг эдэж ажил яригдчихэж байна тий. Тэгээд энэ маань бас ерөнхийдөө бол ингээд юу гэдэг гадаад дотоодг л одоо оролцож энэ төслийн ард гарна. Тэрнээс биш одоо 10,063 айлын орон сууц 113 блок барилга дээр нэмэх нь инженерийн шугамшуулжээ. За худалдаа үйлчлэгээний төв бараг 30-40-од бас блокуд байж байгаа. Тэр чинь яг задлах юм бол тэднийг бүгдийг нь одоо жишээ нь дотоодын нөөцөөр бол хангах боломжгүй байхгүй. Тийм учраас тэр зайлшгүй айл айлыг хоршуулж иж тий. Ингэж л одоо энэ төслийн ард гарна гэсэн төлөвтэй байж байгаа. За төслийн хугацааны тухайд бол бас тийм урдаа хэрэгжихгүй. Бид нар одоо 2027 оны эхний хуулиуд багтааж нөгөө сэлбэдүүд дээр басгасан бондо төлөх шаардлагатай болно. Тэгэхээр энэ бонд бол одоо жишээ нь төсөл дууссаны дараа тий өрөөгөж өгсөний дараа одоо төлөгдөх ийм боломжтой. Тэгэхээр бол их шахуу хууртай ажиллаж байгаа. Ямар ч байсан төсөл бол 2 жилдээ явна. Таны яриан дөрөв нэг юм ярьчлаа. Сүүлийн үед нэг маргаан дэгдээ гэдэг байгаа юм. Одоо жишээ нь энэ сэлб дэд төв ихний төслийг гадаа аж ахуйн нэгжүүд хийж шээ. Энд чинь одоо энэ Улаанбаатар хотод хэрэгжих гээд байгаа энэ 24 төслүүдийн чинь ажил дээр та нар хятадууд боломж олголооч гэх юм уу те. Нэг ийм шүүмжил яваад байгаа шүү дээ. Бүр энэ их хурлын гишүүд чуулган дээр тэгж загнаад энэ л шүү дээ. Тэгээд би бодохдоо үгүй яг монголчууд өөрсдөө хийгээд. Тэгэхээр манайхан ч бас хэцүү шүү дээ ингээд. Одоо энэ төрийн хийж байгаа ажлуудыг харалт нэг сургууль барих гэж хэдэн жил болж байна те. Зарим компаниуд мэдээж хариуцлагатай хийдэг аж ахуйн нэгжүүд байдаг. Төсөвдөнд тааруулаад цаг хугацаанд нийцдэг. Тэгэхээр ингээд ажил хийх гэж байгаа усуд бас их зовлон бол бас байна үст. Тэр яг тэр болгоныг яриад авах бас хэцүү л байх л та. Энд чинь бас нэг 500 сая доллар бид нар ингээд одоо нийслэлөөрөө надлан босгосон. Одоо 10 сард ингээд босгоцсон одоо ойролцоогоор энэ ч та хэдэн сарын 7-8 сар бид нар хэрэглээгүй ингээл төрөвчтэй байж банкуд л байж тий. Тэр болгон чи хүү төлөгдөж байгаа. Тэгэхээр энэ төслийг тавьсан хугацаанд тий
одоо юу гэдэг нь тогтсон төлөвлөсөн хугацаанд бид нар зайлшгүй ашиглалтанд оруулах шаардлагатай. Тэгжиж бид нар бас энэ эхний одоо үүргээ одоо явах гэдэг шүү дээ, дуусгах гэдэг. Тий. Дараа нь бол одоо тэр нөгөө худалдаа үйлчилгээ юу гэдэг нь тэр зохицлын ажил цаашаа үргэлжлээ явна. Шахуу хугацаатай. За түрүү хэлсэнчлэн одоо энэ богино хугацаанд бол одоо дотоод гадаад аль ажил хүчнийг л бид нар оролцуулаад явахаас арга байхгүй. Ямар нэгэн байдлаар тий. Жишээлбэл 113 боллог төр 113 одоо дотоодын компани бид нар шалгаруулад явах болоо айгу төвхтэй. Ягаад гэвэл 113 өөр аж ахуй нэг шүү дээ. 113 тус-тустай баг ажиллах болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэ. Нэг инженер шаардлагатай болно, нэг хабагийн инженер шаардлагатай болно. За цэвэр бохор халаалт салхивч инженер шаардлагатай болно гэд барилга болгоныг төсөл гэж үзэх юм бол барилга болгон дээр хүн ажиллах шаардлагатай болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэнийг менежмент хийх зардал нь өөрөө баг төслийнхаа одоо түрүүний ярьдаг нөгөө нэг нийт одоо дүнгийн 30% хүртэл хүрч одоо өсөх магадaltaй шүү дээ. Тэ. Тэгэхээр нэгдүгээр бид нар тэрийг бодох тооцох хэрэгтэй. Тэ. Ер нь төслийн менежментийн үндсэн зарчим бол аль болох бага нөөцөөр тэ одоо илүү өндөр бүтээл гаргах гэсэн юм л зарчим байгаа шүү дээ. А нөгөө талаас харуул бид нар одоо угаасаа энэ дотоодын ажил хүчийг ашиглахгүйгээр энэ төслийн ард гарна гэдэг бол бас үлгэр. Тэ. Одоо жишээлбэл одоо сэлбэдүүд дээр нэг барилга дээр жишээ нь 30 хүн ажиллаа гэж бодоход 100 барилга дээр хэдэн ажиллах. Манай төслийн нэг онцлог бол бид нар 2025 онд багтаагаад ер нь бүх блокуудыг эхлэе гэдэг. Бүх блокуудыг эхлэе гэж гол зорилго бол. Тэгэхээр 113 барилга бол бид нар үе шатаар биш те зэрэг эхлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүний нөөцийн асуудал одоо дотоодын орон нутгаас хангах ороо материалын асуудал бол үүсч таар. Тийм. Тэгэхээр одоо эндийг бол одоо аль нөөцөөр нь л шийдэхээс арга байхгүй. Тэгэхээр энэ бол ийм одоо юу гэдэг олон талын оролцоог хангасан төсөл болно гэдгийг бол хэлэх байна. Тэрнээс биш одоо зөвхөн дандаа хятадаар бариулаад зөвхөн дотоодын аж ахуйн нэгжээр оролцуулаа гэдэг бол хит тууширсан асуудал. Одоо та хэд маань энэ төслийг эхнийх нь ингээ хэрэгжүүлэх гэж шүүл сэлбэдүүдтэй үгээл хэрэгжүүлэх гээд 500 сая бонд тусгацсан гэл байж штэ. Одоо энэ Улаанбаатар хотод ч мөнгөтэй үех ховор байгаа. Тэгээ энэ мөнгөө одоо уг нэг гараад төслүүдэд эхлүүлээд ингээ эдийн засаг руугаа ингээд эргэлдүүлмээр байгаа байхгүй те. Магадгүй доржоо одоо тэнд очиж ажиллаад барилга дээр ажиллаад мөнгө олоод ингээд юм худалдаа авалт тиймэр биш те. Тэрүүгээр чи олон хүн ингээд амьдрын эдийн засгчээр ингэж явдаг те. Тэгээ энэ маань ингээл хизээ юм бол гэдэг юм уу эргэж сонирхгүй тэгээд улс төр нэг ингээд тогтургүй болоод те засгийн газар нохцрохгүй гээл те. Нэг иймэрхүүл байна л да. Тэгээ яг хизээнээс ер нь ингээд нэг юм хэвийн гээд бүх хүн ажиллаад цалингаа аваад гээд эргэлдээд явах бол энэ боломж одоо энэ зундаа ер нь эхэлчихгүй. За наа чинь бол их танил асуулт та. Бид нар ойлгохыг эхэлж байгаад яг л ийм иржсэн шүү дээ. Ойлгохоо төсөл одоо энэ дотоодын хөрөг өгөөж те одоо нийт өгөөж бол бас яг татрын орлого гэдэг юм уус юм хэмжигдэхгүйгээр маш олон хүнд маш олон ажлын байраар хангаж байгаа. Маш олон одоо жишээ нь ховц сунараа одоо хоол хэрэгсэл юу гэдэг одоо бетон те ханган нийлүүлэлт ингээд орж байгаа шүү дээ. Маш олон байгууллагууд энэ дээр бол босч байгаа. Манай барилгын салбарч гэсэн мэддэг чинь ойлгоогоор одоо ингээд ажиллаад тэргээр ингээд дагнаад явцсан олон улсын төслийн менежмент суурилсан зарчмаар явдаг учраас яг энэ чиглэлээр ойлгоогоор ажиллаад ингээд зөвхөн одоо жишээ нь ингээд олон улсын төслийн менежментээр ингээд ажилладаг инженерүүдийн ингээд ажлууд маш олон болсон. Маш олон болсон. Одоо тэр одоо жишээ нь ингээд мэргэжлүүдээр харахад зөвхөн ганц мега төслөө шүү дээ тэр одоо. Ганц мега төсөл хэрэгжихэд л одоо тийм үрд үзэл. Нөлөөлнө тий. Нөлөөлнө. Гэхдээ бид нар ойлгоог хэлж хагаад бүгдээрээ л зэрэгцээл ойлгоо бол багаас сууж исэн тий. Тэгээд одоо үр дүнгийн үдэр. Тэгэхээр мега төслүүд яг адилхан. Тэгээ сургууль цэцэрлэг барьж байгаа юм шиг одоо чинь хавар эхлээд намар дуусаад тэгээд нэг 240 хүүхэд цэцэрлэгт ордог бол бас нэг өөр асуудал. Мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол бас нэг өөр асуудал. Ягаад гэвэл техник эдийн засгийн үндэслэл, наривчлсан зураг төслүүд, за барилга ухсралтай ажлууд гэх мэт энэ үйлчлэл ажиллаж хугацаатай. Тийм жишээлбэл сая бид нар метроны тэзэг бол бид нар сая за манайхан бас шүүмжилжлээсэн. Сая 7 сард эхлэхэд бид нар 3 сар гэдэг зорилт тавьсан. Тийм. Тэгэхэд одоо энэ метроны том төсөл бол тэзүүн жилээс дэшээ тийм. Жил болон жилээс дэшээ гэдэг. Тэгээ манай метро баг одоо Дова гэдэг одоо PMC компанитаа нийлж байгаа. Саяхан бид тэр 3 сард эзүүгээ дуусгалаа. Тэгээ тэр байтугай холбогдох байгууллагуудаар нь одоо холбогдох яамдын эзүүг шутсаар нь хэлэлцүүлээд магадлаар оруулаад ингээ саяхан иргэдийн төлөвлөгч орлол өргөн барьсан. Тийм. Тэгтэл бид нар хугацаа эмнэх гээд бид нар тэр төлөвсөн хугацаанаас бол хэмж чадаагүй. Өөрөөр хэлбэл мега төслүүдийн цаас өөрөө хугацаатай тий.
тэрний дараагийн цааснууд хугацаатай, барилга угсралтай ажлын хугацаатай тий. За тэрний үр ашиг бас үзүүлэх хугацаа гэж бас байна шүү дээ тий. Одоо яг улс төрийн нэг ийм тогтворгүй байдал үүсчлээ. Энэ ер нь одоо танаа энэ одоо эхлэж байгаа төслүүд юм уу цаашд ингээд явах нь бүх юм төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Энэ төслүүдэд ер нь нөлөөлөх үү? Арай зогсчихгүй үстэй бас яах вэ? Гэт ингэж харж байгаа юм их байна. Мега төслүүдэд ер нь бол хэд хэдэн одоо эрсдэл бий. Тий. За тэгээд санхүүгийн эрсдэл байна тий. Хөрөнгөө босгож чадах уу чадахгүй гэдэг эрсдэл байна. Хүний нөөц одоо жишээ нь тоног төхөөрөмжийн эрсдлүүд байна тий. Зарим төслүүд бол айгүй одоо жишээ нь манай метро бол одоо жишээ нь юу юм шүү дээ нөгөө түнэлийн машин хэрэглэн тий. За тэгээд бас нэг газар чөлөөлтийн асуудлууд байна тий. Одоо байгаа дэд үтс одоо инженерийн шугамшуулжны бас их өсвөртэй хангамжтай холбоотой асуудал байна. За хамгийн чухал асуудал бол энэ улс төрийн нөлөөлөл. Нийгмийн одоо энэ одоо юу гэдэг ард нийтийн бас нөгөө дэмжлэг тий. Өөрөөр хэлбэл энийг улс төрийн одоо жишээ нь манлайлалаар одоо дэмжиж явуулах тий. За доороос нь ард нийт иргэдний энэ төсөл үнэхээр одоо бидэрт хэрэгтэй хэрэггүй гэдэг байдлаар хандах хоёр бол одоо төслийг бол шууд хувь зайгийн шийднэ. Тэгэхээр энэ дээр бол одоо тэгээд ялцчгүй л бид нар энэ төслүүдийг бол одоо Улаанбаатар хотод байтугай Монгол улсад одоо тулгарсан олон жижиг асуудлын бөөгнөрд одоо 24 топ болоод гараад ирж байгаа учраас хэрэгжүүлэх шаардлагатай тий. Жишээлбэл одоо дулаан цэцлэгээс 5 бол хэдэн жил хэрэгжиж байгаа бол. Тийм шүү дээ. Тий. Тэгэхэд л одоо дулаан цэцлэгээс 5-ыг одоо хинч барих нь буруу гэж хэлэхгүй бах тий. Гэхдээ 24 мега төсөлтөд хамааруулаад энийг бид нар хэрэгжүүлэх шаардлагагүй юу 24 мега төсөл юу 15.7 их 80 юу гэдэг тэрбум доллар гэл ингээд эхлэх юм бол одоо дулаан цэцлэгээс 5-ыг бас бид нар татаал унах нь шүү дээ тий. Гэх мэтэр. Тэгэхээр энэ дээр бол зайлшгүй хэрэгтэй. Төсөл бас нэг хурдан ингээ явждгууд нь бол энэ төр хувийн хвшлийн түншил юм шиг байгаа. Төр дангаараа бол будаа болгочтой шүү дээ. Магадгүй та хэдийн үед амжилттай хэрэгжүүл дараагийн нэг дарга гарч ирээд боловчдөг ч юм уу тий. А хувийн хвшлийн юм бол эн чинь мэдээ цаг хугацаатай хөрөнгөө оруулсан хүн чинь бошоогон дуусгаад үр ашгийг хүртхийг л бодно шүү дээ. Одоо чинь энэ бөөрөлжүүдийн станц гэл хувийн хвшилтэй төр хамтраад хийлээ. Төр бүх зөвшөөрлөг өглөө. Одоо өнгөрсөн үйл Улаанбаатарыг гал тассангүй онд оруулчлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ төсөл дээр энэ төр хувийн хвшлийн түншил гэдэг өөрөө их чухал юм шиг харагдаад байгаа юм да. Энэ тал дээр та. Төр хувийн хвшлийн түншил бол шин содон зүйл биш. Зүгээр одоо мега төсөлтэй харин хэрхэн уялдуулах уу яах вэ гэдэг асуудал байгаа. Төр хувийн хвшлийн түншилтэй холбоотой хууль одоо тэгэл иргэдийн түншлийн хурлаас гасан журамч байж байгаа. Тэгэхээр эдрийг бол одоо бид нар хэрхэн мега төсөлтэй уялдуулах уу те. Энэ мега төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх үү гэдэг дээр яваа. За нийт 24 төслийн маань ер нь 10-аад төр хувийн хвшлийн түншлэр явна гэж байна. Өөрөөр хэлбэл энэ санаа маань өөрөө энэ төсөвт одоо сайлуулах дарамт учруулахгүй байдлаар тий шийдэ гэдэг цаа цаанаа явж штэ тий. Өөрөөр хэлбэл үр ашигтай учраас тодорхой хэмжээнд үр ашигтай төр хувийн хвшлэл одоо хувийн хвшлэл сонирхох учраас хувийн хвшлэрөөгөө баримтчил гэдэг цаа цаанаа явж штэ. Ашиглалтыг хариуцуулж, барилгааг хариуцуулж, эцэг нь хариуцуулж. За мэдээж одоо жишээ нь одоо төр хувийн хвшлийн түншлийг яаж зохион байгуулах вэ? Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ? За нийслэл юугаа одоо жишээ нь хизээ тэр төслөө буцаагаад өөр дээр авах юм те эсвэл бүр төр оюушлийн хүрээнд тэр байгууллага ингээд ашиглалтыг хариуцаад цаашаа бүр ингээд хариуцаа явах юм гэдэг асуудууд бол эд одоо яригдчихэж байна. Өнгөрсөн 7 хоногт нөгөө дулаан нислэгээс 5 хогштой үйлдвэрүүд манаас төр оюушлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай холбогдох шийдвэрүүд иргэдийн төлөвшлийн хурлаар гарлаа те. Яг өнөөдөр та бүхэн нөгөө ганцхан Баатар дарга гэдэг бол гараад байгаа боловч энэ иргэдийн урд сууж байгаа 45 төлөөлөгч за энэ ард нь ажиллаж байгаа энэ засаг даргын хамгаалалт газар баг бүрэлдэхүүн агентлаг газрууд бүгдээрээ л хүчээр нэгтгэж энэ 24 төслийг хөдөлгөж байгаа байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг Мөнхбаатарч одоо энэ хөдөлгөж дийлэхгүй ажиллаж штэ. Тэгээ энэ бас ард нийтийн иргэдийн дэмжлэг бас бидэнд аягүй чухал байж байгаа. Жишээлбэл бид нар метроны хилцүүлэг, энэ дүүжин тээврийн хилцүүлэг, за энэ трамвайны хилцүүлгийг ч гэсэн одоо ингээд үүдсэн. Ард иргэдийн зүгээс бол яг л өөртөө ч адилхан асуулт тавьж байгаа. Үнэхээр дэмжиж байна тий. Гол нь хэрэгжих юм уу? Тий гэдэг юм асуудал байгаа. Тэгэхээр түрүүний хийсэн сюрпризүүд л одоо бид нар сюрприз ярьчихгүй бол хэрэгжих одоо боломжтой л гэж би зүгээр хувьдаа харж байгаа ажлаар хүсэж байгаа юм. За ингээ ярилцсан танд баярлалаа. За баярлалаа.